За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгын мэдчилье. За дөрөвжийн дугаарт бол Эрдэнэзэн хүүхэдэнд холбогдох сурвалж бичгүүдийн талаар товчхон мэдээлэл хүргэсэн байгаа. Энэ дугаарт бол тэр сурвалж бичгүүдийн гарчигт бол 3 гарчигт нь Эрдэнэзэн ба өндөр өгөөний намтар хэмээн монгол бичгээр бичсэн байдаг. За энэ намтрын гарчигнаас үзэхэд бол Эрдэнэзэн хүүхэдийн түүх намтартай бол өндрөгийн зан узар бол зайлшгүй холбоотой байдаг. Энэ нь бол сурвалж бичгүүдэд нь тодорхой гардаг. За өндрөгийн зан узрын талаар ярихын өмнө бол Эрдэнэзэн хүүхэдийг бүтээн босгосон өндрөгийн зан узрын элэнцөө Автаасаа хааны талаар зайлшгүй ярихгүй бол болохгүй. 1586 онд бол Автаасаа хаан төвдийн 3 дугаар далайлан Содон Жамсламтай уулзсан Өвөр Монголын Завчаал хэмээх газар уулзсан шашин дэлгэрүүлэхээр болж түүнээс бол баалан төвд орноос Очрон бурхныг залан ирээд за тэгээд Очрон бурхныг залах замд нь Очрон бурхныг бол замдаа битгий тавиараа хэмээн 3 дугаар далайлан бол загсан байдаг. За хаан бол замдаа явж явах замдаа бол амрах болоод тэгээд тэрийг замдаа тавиад маргааш нь хөдлөх гэсэн боловч тэр өгч явсан бурхан нь бол хөдлөхгүй байсан. Тэгтэл хаан бол өөрөө их ширүүн дөрөв хүн байсан учраас дургу бөксөн үлд дуртаж чинь авааж явна сэлмийн тэр залж ирсэн бурханаа бол чавцсан байдаг. Энэ бурхан нь бол Очрон бурхан байсан гэдэг. За энэ Очрон бурханыг чавчаад жээжийн залж ирээд дотроос нь гом гүр бурхан бол гарч ирсэн байгаа. Тэгээд энэ гом гүр бурхан нь бол Эрдэнэзэн хүүхэдийн нандин шүтэн нэр шүтэгдэн өдгөө 440 жил орчим болж байна. За тэр Очрон бурхан нь бол өндрөгөөний 13 наснд нь байгуулсан баруун хүрээний нандин шүтэн болон Монгол түмэн шүтэгдэн ирж байна. За энэ Эрдэнэзэн хүүхэдэд бол гом гүрэн бурханыг Автаасаа хаан нандин шүтэн болгон залаад төвдөөс лам овргууд авчираад хийд орон буюу гол зууг бол ингэж босгосон байдаг. Энэ нь бол 1586 он хэмээн гол зуугийн хан баган бичиг дээр нь бол тэмдэглэсэн байдаг. За мөн Автаасаа хааны хүү Ирэхэн мэргэн бол Эрдэнэзэн хүүхэдийн баруун зууг бол ингэж өглөгийг эзэн болгож бүтээхэд хандив өргөн босгосон байдаг. Мөн Ирэхэн мэргэний хүү Түшээт хаан гомдорч бол өөрийн хатан хан жамс хатантай зүүн зууг бол өглөгийн эзэн болгон бүтээсэн байдаг. За ингээд өндрөгээний өвөг эцэг ээж эдгээр олон буянтай энэ хүмүүсийн хүчинд Эрдэнэзэн хүүхэдийн гол 3 том барилга бол ингэж баригдаж 440 жил монголчуудын оюун санааны сүсэг бишрэлийн сүм хийд болон хүмүүс хүсэл залбирлаа даатхан залбирдаг юм хийд болон ингэж олон том хүрэгдсэн. За тэгээд эдгээр хүмүүст зориулан өндрөгээний шавнар түүнтэй холбогдох хүмүүс бол бунхан бол босгосон байдаг. За Эрдэнэзэн хүүхэдийн гол 3 зуул ороход бол баруун талд нь бол Автаасаа хаанд зориулан бунхан босгосон байна. Зүүн талд нь бол Түшээт хаан гомдорж зориулан бунхан босгосон байна. Мөн Эрдэнэзэн хүүхэдийн хойно хан жамс хат нь бол зориулан ийм сурган бунхан босгосон байдаг. За энэ нь ямар учиртай юм гэхээр эдгээр хүмүүс бол Эрдэнэзэн хүүхэдийн энэ түүхтэй салшгүй холбоотой шүү. Эдгээр хүмүүсийн энэ хүчин чармаалт бол Эрдэнэзэн хүүхэдийн түүхийн эхлэлд бол маш томоохон байр суурийг эзлэхийн тухайд босгосон баг гэж ойлгож байна. Тэгээ та бүхэндээ дараагийн дугаарт Эрдэнэзэн хүүхэдийн түүхийн талаар мэдээллийг бол давчхан хүргэж өгнө. Та бүхэнд баярлалаа.